Хүүшээ манайхаа. Бид нар л энд бүр ингээл амар ингээл талцаал, татганаал, догтлоо олон хоорондоо бүр ингээ хэрэлдэж байрал ингээд байсан чи энэ хүмүүс ч юм бол яг үнэндээ тэр нэвтрүүлгийн зураг авалтны талбайгаас ингээ гарч явал тэгэл за зайл. Чамайг хармааргүй байна. Гэт ингээ салаа явцгаач юм шүү. Ямар хуурамч юм бэ шодрогоос. Би эднийг яг ингээ дахиж ингээ цуглаад энэ нэвтрүүлгээ бүгдээр үзэн гэдгийг сонсоод хүний мод дуртай юм болохоор бид нар одоо ингэдэж шат жишээ ингээ хаяа хуучин одоо сторигоо үзэх ч юм уу эсвэл ингээ ядаргаатай Facebook гэж нэг ядаргаатай дандаа ингээ чи 2 жилийн өмнө ингээ явчихжээ. Чи 5 жилийн өмнө ийм тэнийг байжээ гэдэг юм ингээ харуулах гад ингээ memories ингээ гаргаж ирээд байдаг шүү дээ. Тэрийг харангуут бид нар бүр ингээ ёо үгүй юмсан гэж яг бодогдсон шүү дээ. Яг тийм мэдрэмж төрөх байх та гэж би яг бодож амар дуртай ингэж үзсэн. Тэгээ яалч угаасаа тэгэнтэй. Тэр ядаж тэр Facebook одоо memories тэгээд одоо тэр Instagram story энэ төр ядаж би ганцаараа л харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг амар олон хүмүүстэй тэр ч бас ингээд одоо дэлхийд даяар ингээд хүмүүс үзэх юмыг үзнэ гэдэг бол үнэхээр бокс умалцсан байх та гэж бодож ингэж үзсэн. Тэгээ угаасаа миний яг бас ингэ боддог юм заа. Ямар нэгэн одоо ийм хөө болооны шоунууд ингэ яг дуусаад та нар яг яасан нөгөө тэгээд хоёр суусан уу гэд нэг алдартай комментний асуулт өгдөө шүү дээ. Тэр шиг тэгэж би баян боддог гэсэн мөхгүй. Тэгээд энэ бол яг өмнө нь бол юм хийж байгаагүй яг анх удаа юм хийж аваад маш их баяртай юм. За тэгээ бүгдээ бүр 6 ангитай байсан. Би бүр зүгээр нэг л анги байх гэж бодсон. Би бүр шок. За тэгээ бүгдээ хамтдаа үтсэнсээ тэгэлээ ховоо баццгаая. За 3 хэсэг хуваагдаа тэгээ яг ингэ жогтой харин гурвалжин дөрвөлжин хоёрлжин хоороо ингэж хамт үзэж байгаа юм шиг. За тэгмээ тавгийн эхлээд Хисон Сүбийн хоёр бол угаасаа яг ингэж сууж хорж ирээл ингээл яг нөгөө зэрэгсээ биенийхээ хажууд сууж байгаагаасаа л бүр амар жогтой зүг бүр ингэж тийм жогтой хүмүүс шал өөрөө дээ шүү дээ. Зүгээр ингээд бата бит хоёрууд ингээл за үзье гээл суун. Жогтой хүмүүс чинь ингээл би билэг гээ яг тэгээд дээ шүү дээ. Амар жогтой байсан. Тэгэл тэгсэн чинь манай санхуу найз орж ирж байгаа гэсэн. Айгоо. Үрээ нэг тийм хөгшөөх. Солонгос нэг хөгшөөх нараад шүү дээ. Нэг тийм хөгшөөх нар ч юм шиг. Тэгэхээр яг манай хамаатны бата ах юм шиг тийм л хүндээ үнэхээр хөвгөлтэй. Тэр сууж муужааг нахаа яг нөгөө нэг миний нас өгн 25 таа. Гэтэ миний нурууд 55 таа гэдэг шиг бүр ёо. Айгоо. Би нүгдээд байгаа юм шиг. Ядраад байгаа юм шиг бүр айгоо. Хэр хөвгөлтэй би маяса хоньстай бүр хэр миний анд. За минасо тэр өрөг нь орж ирж байгаа яг нөгөө нэг нэвтрүүлгээс хөдөлцөж гарсан хүмүүстэйгээ гарсан тэр хостойгоо юм шиг байна. Тэгээд араас нь синий л Минжээгч хоёр. Тэгээ ер нь л яг уур амьсгал би ойлгосон. Яг энэ хаана ингэ сууж байгаа нь айгүй чухал. Тэгээ синий л Минжээ хоёр л хойно ингэ сууж байгаа байхгүй юу? Тэгвэл яг энэ урталт яг энд ингэ сууж байгаа Хисон Сүби Минасо энэ гурыг хооронд нь ингэж нүур амын улаалцлан бичлэг гаргах ер нь гол зорилго юм байна гэсэн мэдрэмж надад их төрсөн. Энэ гурыг ингэж дэрцээ сууж байгааг хараад тэгсэн чи ер нь л yes тиймэрхүү уур амьсгалтай ер нь л байсан шүү дээ. Нэвтрүүл төрчихтэй. Тэр чи одоо бүгдийг мэдээж тэг хідүүлээ 12 анги тэдэр ингэ үзүүлэх суулна гэж байхгүй ч ингэ хайлайт хийх юм. Тэг бүр яг матч энийг үзэж бүгсэн өмөлцөл гэсэн шинжтэй ямар шийдэх юм. Гэтэ би яг ингээд эднэр ингээд өөрсдөө үзнэ гэхт надад ингээд ёй тэрийг л үзээсэй гэж бодож шууд ингэж толгойд бодогдсон эсгүүд хид орж ирсэн заяа. Нэгдүгээрт тэр Жэжиний шинэ эмэгтэйдэд яваач явчаад ингээд шинэ эмэгтэйд би амар сонирхолтой боллоо гэж хэлснийг үзүүлээсэй гэж бодож байгаа юм. Тэгээ Минасогийн тийм сонхонтой очиж ингээд би октотой би бикинигээ би бандаашаа хүртэл өгсөн байхад намайг ухаалдаж байгаа тоосонгүй гэж ярьсныг үзээсэй гэж хүсэж байгаа юм. Тэгээ ер нь л ингээд яг тэгж тэрийг үзээсэй гэж бодогдсон эсгүүд амар их байсан заяа. Надад яг Минжээ Синил хоёр өөрсдөө энэ диваачнд байгаа тэр ч юм уу яг баал сарын үе шүү дээ дөнгөж танилцаад бүр ингээд хөө гэж ичмэж байгаа. Тэрийг үзэхэд тэр хоёр л амар эвгүй байгаа юм шиг мэдрэх надад хөөдсөн бах өөрөө ингээд хөөрэ энэ би биш гэсэн мэдрэмжтэй. Тэгэл эхнээсээ л угаасаа надад нэг тийм юу байсан. Тэрнээс би бол ингээд Instagram, Twitter, X тиймэрхүү юм дээрээс эднэрийн нэвтрүүлэг үзэж дуусны дараа эднэр одоо юу ямар хөө байна мэн тиймэрхүү юм ерөөсөө харж үзэж сонсоог байхгүй юу? Тэр Instagram дээр байдаг тэр Netflix-ийн аккаунтаас нь би ч гэсэн юу ч олж хараагүй. Үзээгүй байсан. Тэгээд л надад яг энэ хоёр нэг л биш гэсэн мэдрэмжтэй бас байгаад байсан. Тэгээд энэ хоёр за тэгээд цааш нь ярина. Тэгээд ер нь бол яг тэгэж энэ хуучин дээр бичлэгээ үзэхэд амар эвгүй байгаад байгаа нь яагаад эвгүй байгаад байгаа? Одоо холбоогүй учраас гэж би юу л бодсон. Тэгэд Минасо Сүбийн хоёрын диваажинг үзэх
бас ингээд энэ хоёрын өмнөөс миний бокс ингээ онголцсон заяа. Яагаад гэвэл Сүби ч одоо Хисонтой ч баг ер нь бол ингээд авгаа нөхөр болсон байгаа юм шүү дээ. Тийм болохоор ингээд тэрнээс өмнө ингээд Минасутай ингэж алцганж ирсэн энэ Хисонтой хамт суугаад үзэхвэл бас л үнэхээр л тийм жирийн амьдрал дээр бол ийм нөхцөл, ийм мэдрэмжинд орох боломж юу байхгүй шүү дээ. Энэ л үнээр аимшигтэй. Би найзын өмнөөс л умалцсан. Тэгээ яг энэ үед тажигнаас нь сингл Хисонаа зүгээр өө. 재밌었어요. 기선 괜찮아? Би асууж басгаад. Хисоныг яг нэг зүгээр биш байдалд орсон үнэн нь л өөрөө яг үндэ сингл шүү дээ. Диважент бишээ тамд нөгөө нэг хамт унтсан гэдгийг хэлж мэлээд. Тэгэл одоо нөгөө нэг тамд зураг авахлыг даалгавар дээр ингээл Минасу ч угаасаа ингээл тэнд ингээл амар хадгалж мадлцал бүр ингээл хилэр солир харж маралгүй юм болоод ирсэн шүү дээ. Тэрийг харах мэдээж хэцүү шүү дээ. Чи одоо яг ингээд нэг дунджаар 6 сарын дараа эдгээр чи ингээд үзэж байгаа юм байлаа шүү дээ. Миний ойлгосноор зүг биз дээ. Тэгэнгүүт юун 6 сарын өмнөх байтгаа би баг өчигдрийнхээ өөрийг ботход ёо би амар тэнэг хөр ээжээ гэж бодогддөө шүү дээ хүнд. Тийм болохоор тэгэж би биний хадгалж байгааг нь үзэх бас л амар хэцүү байсан байгаа. Тэгвэл тэр үеийн л мэдрэмж тэр үеийн өргөний өрөөлөм чинь яах ч аргагүй. Тэгээд тэр Минасугийн янз бүрийн царайнууд 둘 다 너무 귀엽지 않아? 잘 모르겠어요. 잘 모르겠어. 잘 모르겠어요. 아우. 잠깐만. 아 아줌마 왜 저래요? 아세요. 표정 뭐야? Тэгээ Сүбиний бүр тэр шил мэлээ зүүж байгаа хэсэг нь бүр ингээд чамайг харахыг ч үсэхгүй байна. 안 보여. 선글라스 맞아. 이 타이밍에 진짜 쓴 거예요? Үзээ ядчих гэсэн нэг тийм мэдрэмжтэй. Айгу хөвгчлээ. Чам нэг нүдэрэж тоож харахгүй гэдэг шиг бүр ингээд харахыг ч үсэхгүй байна. Хэлэгч бүү алга. Тэр нөгөө галын наадам дээр Минасугийн нөгөө домогт харц байна шүү дээ бүр шулмас төрлийн харц. Тэрийг өөрөө тайлбарлахтаа бол би линз зүүдэг болохоор барыг линзээ янзлах гад ингэж харсан гэсэн ухааны тайлбар хэлсэн. Тэгээд би линз зүүж үзэг болгох мэдгүй байна. Линз зүүдэг хүмүүсээ бол үнэхээр та нар линзээ янзлахын тулд everyday тэгж шуламлаг царай гаргадаг уу ингэж. Линз зүүдэг хүмүүсээ бол комментэн дээр бичээрэй. 눈 저렇게 안 했던 것 같은데 제가 렌즈를 끼워가지고 스페이스 무서워. 왜 저러냐 진짜. Тэгээ ингээд гонигтай би ч одоо нэг Минжэс Инил хоёрыг л ингээд бүтгийг ингээд хүсээд ингээд алхамдсан шүү дээ. Тийм чин Минжэс Инил хоёрын ингээд явааж там амд алхамж байсан тийм хэсэг нь гарахаар ингээд бусдын л ингээд гэж мэгэж байна зөө. Тэр болохоор бүр яг ингээд шаврын баримт шиг бүр ямар ч юу заа дотроо бүр ёо гэж бодож байгаа шинжтэй амар эвгүй байсан. Тэгэхээр л одоо бол бүр үнэхээр ямар ч холбоогүй юм шиг үлээ. Яг тэрийг үзэж байхдаа би тэг жижиг бодож үзчихсэн. Тэгээд энэ одоо эдгээр чинь ингээ бүгдээрээ ингэж яг энэ ихний нэгдүгээр анги дээр бол хамгийн ингээ бүксэн умалцсан хүн бол манай Минасу найзаас шүү дээ. Угаасаа яг божигноос үе юм чи. Минасу найзын хэсгүүдийг үзээд май сонгоо найз хүртэл Минасу гойг одоо харахад бас л арай л дэндүү байж гэж май сонгоо найз хүртэл хэлсэн. Тэрнээс биш тамд байхад бол Минасуг яаж ч галзуурч ийсэн. Май сонгоо найз л 괜찮아 дин ингээ тэгдэг байсан хүн шүү дээ. Тэгсэж. 다시 보니까 진짜 최민수 씨가 난리 났었네요. 진짜. 여기저기 완전. Гэтэ сонгоо найз айгүй нэг тийм нэвтрүүлэлт байсан үеэс арай ингээ таргаж байгаа нэжин нэмц юм амар нэг тийм итүүтэй. Тэгээ тэр захад бүр ингээ юу ч наалдахгүй. Угаасаа өөрөө нэг тийм амар жаа манд ч оролцоогүй. Тэгээ одоо ч угаасаа ингээд бар майнез шиг найз хүмүүнтэй болсон гэсэн зураг явуулсан уу. Тийм болохоор ингээд Минасутай ч нэг юу байхгүй. Тэнд бол зүгээр л бүр гэсэн юмчтэй. Тэгээд яг миний нэг өмнө ярьжсэн. Хисан яг үнэндээ цамцтай байсан. Зүгээр л Сүбиний цамцыг өмссөн гэдэг өөрөө хүлэн зөвшөөрсөн. Надад цамц байсан л да гэхдээ ингээ муухай болсон байсан гэж хэлсэн. Муухай болоогүй байсан гэдэгт би бол бүр 100% итгэлтэй энэ заяа. 있긴 있었는데 아이고. 좀 약간 좀 더러워지긴 했었어요. Зүгээр л Сүбиний цамцыг өмсөх гэж. Тэгээд нөгөө Минасугийн бала янз бүрийн юм ярьж байгаа. Өстө чихэн тэр нөгөө нэг биенд байгаа хамгийн кул хүн би ингээд бандашаа зээлсэн байхад надтай ингэж харшлаа гэдгийг ингээд үзэж явах тэр үед ингээд нэг тийм яг л яг тэр өмнөх миний ярьжсэн шиг
май минжээ ихч бүр ингээд ихч. Тэгээ Минасу яг ингээд дүүн. Гэтэ яхаа жоохон ингээд гимшиг мэдрэмж төржил авахт араа нь ингээд ярьсан юм шиг. Тэгээ тэрийсийг ингээд оруулахгүй л гэж бодсон юм шиг байна. Тэгээ ингээд хамаагүй ярьсан чинь. Everyone like kiss. 그거 내고 너네? 내 얘기하네. And then I always try to 근데 저렇게 말할 거면 안 빌려줘도 되지. like I'm Миний анд амар бондож told чи. him most people here. 와 진짜 이거 왜 넣으셨어요? 이런 와 이런 말 한다고? Тэгээ яг тэр минжэгийн байж байгаа царай мэрэ тэгмүүд Минасу жугаас нь амар царайны хувирал сайтай тэгээд хамаг сэтгэл хөдлөл нүүрэн дээр ийлээдэг болохоор бүр царай нь бүр угаасаа бүр ингээд бүр өөхөх юмсан гэдэг шимттэй үнэхээр зовсон баха үнэхээр нөгөө харах хүлс ингээд бүкс мөксөн үнэхээр умалсан бах Минасугийн бол үзэж байгаа надад тийг санагдаж хахад гэхдээ ер нь бол ингээд яаж ч бодсон одоо ингээд хүмүүсийг анзаараад байхад хүмүүс яг тэр ситуацид орохороо яг өөрийгөө яг ямар байдалтай байгааг өөрийгөө яг яаж харагдаж байгааг өөрийгөө хинт яг юу хэлээд байгааг нэгсээ анзаарахгүй өнгөрчдөг юм шиг тэг танд санагдаагүй юу? Одоо жишээ нь энэ дээр нөгөө нэг Минжи Минасу хоёр ингээд яриад нөгөө ярилцдаг шүү дээ. Тэгээд ихч бүр ингээд хүзүүгээр нь твэрч мэвэрсэн нэгэ дараа нь Минасу уйлж мэлдэг. Тэр хэсгээр хүртэл Минжи гэж өөрийг харснаа хүү яа би бүрөөсөө яг хүн нээлгч ааш харагдчих ямар муухай харагд юм бүр ингээд шокнд ороод байгаа бүр ингээд 신경 쓰이니까 그냥 왜 이거 어때요? 왜요? тэгэхээр хүмүүс яг тэр үедээ жоохон анзаардгүй шүү гэж би ер нь бол бодсон жоохон. Тэгээд ингээд Минасу руу яг их ч ингээд уурлах гад агсрах гад Минасу хоёул дараа нь уулзсан болсон чамаа би алан тална. Гэ тэгээ байжсэн чи араас нөгөө Минасугийн уйлж байгаа хэсэг ингээд гарсан шүү дээ. Тэгмүүд тэрийг яг тэр анги ингээд засагдчих яг үед хүмүүс ер нь ингээд зарим үзээ ядал Минасу өстө худлаа уйлж ийн ста нэрээ зайлаасаа үхээсээ мөхөөсөө гэл тиймэрхүү амар их явчихсан. Тэгээ би тэр үедээ ч гэсэн бас арайч худлаа уйлсан гэж би бодоагүй. Би үл тэнээр ингээд no comment гэдэг ингээд өнгөрчихсэн. Тэгээ одоо яг өнөөдөр бас ингээд үзэхэд тэр үйлдэл худлаа уйл байгаагүй гэж би үл бодсон заяа. Яг бол тэр үеийг тэр бичлэгийг үзэж байхдаа Минасу дахиад юм үлэмсэн сэлднээдсэн. Тэгээд бас арайч тэгж худлаа тэгж амар тэр очсон гэж гэж хүмүүс дуудлаа үлэмж гэж одоо яг юу байх вэ? Тийм болохоор би үл гэж лацсан. Тэгээд одоо юу гэдэг юм? Юун дээр ч байсан хүмүүс одоо юу гэдэг энэ шоу гэж зүгтээ ингээд хитрхий тэр шоундаа бүр ингээд ороод одоо энд одоо нэг яг зорж за энэ шоуг ярих гэж ярихыг бол яг ингээ окей ойлгож болчихсон. Тэгвэл бүр ингээ тусдаа өөр газар дээр очиж комент пост бичиж хэрэлдэж өмөөрж энэ төр тийм болох бол жоохон сэтгцэн өвчин шүү манайхаа гэж би үл яг бодож байгаа. Тэгээ тэмүүж яг тэр нэвтрүүлгүүр чинь бол Минасу Минжи хоёрыг ч юу нь бол амар тэгж яг хараад өрөөж байсан шүү дээ. Гэтэ тэгэрээ манайхаа. За тэгээгмөт нөгөө нэг май Хисонозыг архинд оруулж байгаа алдсан нөгөө нэг Сүбийн Минжи хоёрыг хамт унтсан гэдэг асуудал шүү дээ. Тэр яг хэсэг ингээл гарсан чинь яг үнэндээ яг яаж унтснаа, яг яаж байгаа нэг орон дээр унтцснаа, нэг орон дээр унтахдаа яг ямар байдлаар унтснаа Сүбийн Минжи хоёр өөрсдөө ч мэдэхгүй бүр тийм хэмжээний их арх годарсан юм шиг байгаа заяа. Тэгээ бүр үзэж явах тэр өөрсдөө бүр ингэсэн юм уу? Ингээд унтцсан юм уу гэд бүр ингээ шок заяа бүр юу ч мэдэхгүй. 아 이렇게 됐구나. Тэгээд зин дээр тэр Сүбийн тэр хүнжил татчаан бүр өнөх хөвчлөлтэй заяа. Тэгээ тэрийг хараад бол Хисон бол үнэхээр яг үнэхээр таймширсан байна. Окей ингээл унтсан байна. Тэгээд үнэхээр тэрийг бүр санахгүй байтлаа үнэхээр бас л тэр нилээн их алкогол уусан шинжтэй байгаад сонголт дээр yes тэгсэн. Би сүүлийн сонголтын дээр ер нь бол ингээ ямар гоё юм бэ, ямар хөрх юм бэ гэж татхнаж үзсэн минь үнэн. Гэхдээ надад яг нэг тийм мэдрэмж байгаад байсан байхгүй юу? Одоо юу гэх хамгийн анхны анги дээр би бас тэгж ярьж байсан шүү дээ. Яг анх би Синилийг харахтаа энэ үл ер нь жоохон нэг тийм хот бой. Стилийн юм шиг надад тийг санагдчихсан байна. Тэгээд дээрээс нь бас хитрхи царайлаг. Тэгээд ингээ өсмөсөө бүр ингээд өхөр долоотсон мэт ингэж гэлдэж мэлдсэн. Тэснэ тэн дээр ингээ хааш шил зооч моцсон залууч надад нэг тийм амар нэг тийм хот санагдаад байдаг. Баггүй зүгээр миний хувийн өнцгөр. Яг нэг тийм залуу байсан. Тэгээ сүүлэг яг нөгөө нэг би Минжээ дуртаад болсон чи Минжээ тэр хоёр ингээ буудлын дээр очивол ингээ би Минжээ ингээ алцганаад харна би жоохон дуртай болсон. Тэгээ сүүлийн сонголтын дээр чинь Минжээ ихчүүл бүр ингээ би бүр ингээ чамд сайн би чамд дуртай юм шиг бүр ингээ баг шүлэг мүлэг яруу найраг тэгээ бүр юу болор цомом шүлэг уншиж чам шиг тэгж сэтгэлээ илчилсэн шүү дээ. 난 여기서 운명을 찾은 것 같고 Oh my gosh. 내가 승부욕이 강해. Тэгэхэд тэгж яг Синил яг юу хэлсэн? Юу ч хэлээгүй шүү дээ. Бараг заа гараа яваа. Тийм л үг хэлсэн шүү дээ. Тэгснээ ингээд тэр үедээ хөдөлцөөд ингээ гараа явж байхдаа ингээд Минжээгч ингээд чи яагаад ингээд
ингээ ер нь бол сэтгэлээ илэрхийлж ямар нэгэн тийм үг хэлдэг юм бэ? Би л дандаа хэлж яах юм гэхэд гараад хэлнэ гэж сэнгэл тэрүүдэд тэгж ярьсан шүү дээ. Тэгснэ яг үндэ гараад ч хэлээг байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ анханасаа ингээ сэнгэл зүгээр л ингээ одоо юу гэдэг минжээ ихчийн хэмжээнд тийгэж их одоо сайн байгаагүй гэх юм уу. Минжээ ихч бол ингээ үнэхээр сайн I love you болцсон. Тэнгүүд яг уу сэнгэлийн талаас болохоор минжээ рүү зүгээр жоохон сонирхож байна. Одоо энд байгаа эмэгтэйчүүдээс чамаг яг уу нөгөө нэг 60 чавган зуралдвал нэг нь төрүүлнэ гэдэг чинь за энд байгаа хүмүүсээс чи яриад ирэх юм аа гэсэн нэг тийм мэдрэмжтэй л харьцчихсан юм шиг. Тэрнээс биш огт амар тэгж таалагдчихсэн хүн тэр тамаас гараа зүгээр жирийн амьдралтай очсон чи гинт бүр амар таалагдтайгаа бол бүр шал өөр хүн шиг харагдаж магадал баг эрэгтэй хүн юм хүүсэн солигдож харагдаж магадал тийм байхгүй бидтэй юм аа. Ерөөсө гараад үл энэ хоёр ямар ч холбоо бариагүй гэсэн. Тэгээ дээрэс нь энэ хоёрын тэр ярилцлага өгж байгаа царайны хувирал ярьж байгаа биеийн хилэмж гэдэг чинь бол ер нь л асар хэмээн илэрхийлнэ шүү дээ. Тэнгүүд сэнийлийн ярьж байгаа нь болохоор ингээд гараад холбоо барьсан уу гэдэг холбоо гэж чадаагүй илэрхийлж чадаагүй гэж инээж минийгээд нэг тийм надад тийм serious нөхцөл дээр инээгээд байгаа хүмүүс бүр ингээд хүснээ ингээд байгаа гэж ингээд боддод байдаг хгүй надад тэгж бодогдсон зэ. Тэнгүүд минжээгч ярьж байгаа нь болгоомт бүр яг чин сэтгэлээсээ холбоо бариагүй ер нь бол баг л би л ер нь сайн байсан гэж байгаа. Их чинь нүднээс үл яг ингээд амар гоныг мэдрэгчсэн заяа бүр яг үнэхээр холбоо бариагүй үуч болоогүй. 하나도 안 했어요. 그게 연락이 아니라 그냥 일방적인 두드림이 아니었을까요? Тэгээ угаасаа энэ нэвтрүүлгийг ингээд дууссан полицийн 6 гарч байхад Сэнил Минжээ хоёрын хамт байгаа хэсэг бүр ингээд бүр ингээд нээс хойш дахиж бүр ингээд үзэхгүй за энэ хоёр хооронд үг сольж байгааг юм. Тим амир юу заяа. Бүр ингээд Сэнил анд бол энэ дээр ингээд ярьсан учраас тэгээ барыг дахиж ингэж камер дээр сүүлийн 5 анги дээр бүр ингээд үзэгдэй ичгүй заяа бүр ингээд ямар ч контакт байхгүй болохоор энэ хоёр ингээд нөгөө нэг продакшны багийнхны хувьд ямар ч ашиггүй дүрс гэдэг ингээд кат ингээд зайлуулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үл бүр үнээр ингээд харамсалтай. Тэгээ хүмүүс нөгөө нэг сингл амар дуртай байсан хүмүүс ч одоо гинт амар дургу болчмалаад Instagram-ын амар олон хүн дагцсан масаа ингэж буурж мураад байгаа юм байна шүү дээ. Instagram дагч чинь би эдгээр Instagram-ыг хинийж Instagram-ыг олж үзэж харж үзээгүй. Тийм бодож байгаа юм билэ. Тэгээд ер нь л жоохон синглийг би ингээд дайчгүй даамшиг шүү гэж боддог байсан маань жоохон тэр үе бодвол өөрчлөгдсөн. Тэгээд тэрнээс биш надад бол тэг синглийг үзье ядал үхээсээ гэдэг ах сонирхол байхгүй. Надад ямар амгаах. Тэгээ энэ хоёр гэхдээ бүтцэн байсан бол мэдээж маш гоё. Гэтэ бүтээгүй юм шиг үлээ. За тэмүүт Минасу Сонхон хоёр бас дахиад яг энэ хоёр шиг гараад юусоо тэгж холбоо бариагүй. Тэгээ дээрэс нь энэ хоёр адилхан Америкт байсан гэсэн өөр хотод амьдардаг байсан. Тэгээ завгүй. Тэгээ ер нь бол угаасаа энэ хоёр ч гэсэндээ тийм юу тийм нэвтрүүлгээс болоод ингэ сонгоцсон юм шиг. Тэгснээ Минасу болохоор бараг Сонхоныг харахаар тэр нэвтрүүлгийн 5-д байсан тийм хар бараа дарк дурсамж бараг миний чамаг сэргээгээдээс учраас Сонхоны царайг харахаар бараг миний чамаа сэргээгээдээс учраас би дахиж ингэж уулзах хүсээгүй. Тэгээ би бүр ингэ Сонхон. Тэгээд энэ хоёр ч бас холбоо барьгүй энэ хоёр бол бас хэдэж дахиж би бинийг хараагүй юм билээ. Тэнгүүд Хисон Сүби хоёр бодлонгууд ер нь л ингэ холбоотой ер нь л ингэж орж байгаа юм шиг. Яг ингээд Хисон ингээд Америк руу сургууль буруулга явсан гэсэн дээр энэ хоёр шиг ингээд хай фэнэ хай унтаач чи тасал үгээ чи тасал энэ төр гэдэг хосууд ингээд хол байдаг хосууд яшигтаад байдаг шүү дээ. Яг нэг тийм шинжийн ер нь л холбоотой ер нь л энэ хоёр жогтой. Энэ хоёр жогорч байгаа гэдэг статустай байгаа юм байлаа. За тэгмэд 2 дугаар анги дээр болонгууд Орхидо Жэжин Жуян Ёнжэ гурав. Гэтэ яг энэ 2 дугаар анги дээр бол миний бодол бол яг тэр чигтэл зүгээр ингэж бишээ Хёнжэг хараад игдүүтэй сайхан сарнаа юм аа. Гой залуу юм аа. Ямар игдүүтэй юм бэ? Йоо одоо энэ дэр харагдаж байгаа энэ Хёнжэний царай бүр амар гоё биш байна уу? Энэ царайд бүр яа бүр жирэмсэн болох нэ. Тэгвэл уусаал ер нь Хёнжэд бид нар дуртай байсан шүү дээ. Жуянаас бусдна бид нар дуртай байсан ч гэсэн тэгээд энийг үзэхэд ихтэй энэ биширч. За дараа нь ярина. Тэгэл ер нь л Жэжин Хёнжэтэй ч гэсэн энэ Жуян энэ хоёр яг нэг тийм муухай харилцаагүй бараг хэдий одоо юу гэдэг Жуян Хёнжэг сонгоогүй ч гэсэн энэ хоёр чинь юун тэр Минжээ сингл хоёроос илүү гоё харилцаатай бүр хоорондоо сайн нөө мэнүү гэж мэгээд. Тэгээд энэ хоёрыг бас ингэж хоорондоо нэг мэдэж байгааг нь харж байгаа Жэжиний царай бүр энэ аав шиг нь охин харамлж байгаа аав шиг л тэндээс нь яах гээд байна.
Жижиг жуусаа нэг тийм өгшин шиг штэ. Хөгжилтэй. Жижиг тэгж бүр ингээд шоолмор санагдаад. Бүр яг амьдралаар ингэж нүүн нүрээ харж уулздаг. Хүн байсан бол би бүр ингээд байнга ингээд шоолмор санагдаад байдаг. Царай. Энийг ч оцчих нү дээ гэсэн шинжтэй бүр харж байгаа юм. Тэгэл энийг угаасаа яг миний нөгөө боцоо нөгөө нэг шинэ нэмэгтэй диваач яваад ярьсан хэсгэнд үзээсэй гэж хүлээж исэн. Үзсэн. Тэгээ тэр хэсгийг гарсан чинь Жэж нь ер нь л тэгэл өөрийгөө уснаас маш цэвэрхэн шиг хөп гэл тайлбарлаад ингээ булзааруулаад ер нь л аваад гарсан. Одоо тэгээд Жэжийн Жуян хоёр тэгж байлаа токсрохгүй хаа би л токсрох гал ингээд тэгж ярьсан шүү дээ наа Жэжин чинь гэт ингээ Янжагийн тал ороод байгаа болохоор бүр ингээд токсроод ингээд аваалахаас энэ хоёр гэсэн яг үндэ тоодгүй байсан. Тэгээд тэгсэн юм уу. Тэгээд яг үндэ би ингээд би л Янжаг ингээд хөрхөн шүү сайхан шүү гэдэг ингээд босон чи яг үндэ яг 너가 더 이뻐. цагаат төлсөн чинь сүүл рүү бараа нөгөө Жэжин чинь ингээд Жэжин өөртөл Янжаг бүр ингээд ямар дайжгүй юм бэ гэсэн сууж дээ. 괜찮다. 괜찮네. 괜찮다. 와 보는 사람. 그러니까 보는 사람 Дайжгүй ч юм уу. Би догдолчлоо ч гэж байгаа шиг. Яа. Сүүл рүүгээ бид нар одоо Хянжааг авахын тулд бид нар одоо дахиад бүр Жэжин төвшөлтөг хэрэг гарах нэ. Жэжин Хянжаа хоёр хосоолно гэж байх уу? Тэгээ Жэжинд бол бас өөрийгөө үзэх үнэхээр хэцүү ах шиг байлээ. Бүр үнэхээр байд сууж чадахгүй ингээ бүс нүдсэн ямар шиг гэдэг шиг л майонез ингээ сууж нэг үзээ босч нэг үзээ тонгоож ч нэг үзээд л хэцүү байх шиг байлээ. Тэгээ үнэхээр найзгаа л ойлгосон. Oh my god. Oh my god. 무서워. 와. Тэгээд ер нь л зүйлд ингээ би нэг ингээ ярьсан чинь ер нь бол Хянжээ Жуян хоёр бол ер нь л найзууд. Тэгээ бүр ингээ огт холбоогүй бол биш ингээ холбоотой ингээ сайн дэжгүй ингээ уулздаг одоо найзыгаар уулздаг хаяа уулздаг. Тэгээ уулзахад айгүй тухтай байдаг тийм төрлийн хүмүүс гэж хэлсэн. Тийм харилцаатай байгаа гэж хэлсэн. Тэгээд ер нь бол Жэжинтэй уулздаг гэдгийг мэддэг болохоор мэддэг. Тэгээ хэрвээ үнэхээр яг нэвтрүүлгийн дараачаас Жэжинтэй огт ингээ уулзах болсон гэсэн бол би бол Жуянтай холбоо барих байсан. Тэгээ энэ хоёр зураг авалт дуусаад бараг шууд зарим мань мэдгээр явсан гэсэн. Тэгээд ер нь байнга холбоотой байдаг. Би биенийхээ ажил үзэсгэлэн мүжиглсэн энэ хоёр бүгд хоёул юм урлахын хүмүүс шүү дээ. Бүжин мөчийг очиж үзэж мэддэг. Тэснэ одоо энэ нэвтрүүлгээс хойш 6 сарын дараа ядаж уулзж байгаа гэдэгээс би зүг ойлгосон бол тэгвэл 6 сарын хугацаа өнгөж байгаа мөртлөө стил ингээд энэ хоёр ингээд хоёрын харилцаа гэдэг тэр хүн бүр ингээд асуугаад байгаа хгүй хүмүүс хоёроос нэрч ингээд тэгвэл уулздаг гэдэг төвшөнд л байгаа билээ. Ингээд үерхдэг ер нь хүрэх хугацаа биш үү 6 сар гэдэг чинь эсвэл би яриад л ингээд чичирч дайраад байна уу? Үерх үнсэлц гэд. Тэг яг ингээд ямар ч нэг мэд яг жогорч байгаа гэдэг тийм хэмжээнд стил байсарлаа юм шиг үлээ. Тэгээд одоо нөгөө нэг бүр ингээд нэгэн солонгос нэг нь Америкт байсан Хисон Сүбин хоёр бүр ингээд юу би нэгэ барьж авч үнсэлцчих гээд хахад энэ хоёр хоёулаа солонгос байдаг хүмүүс тэгсэн мэт энэ хоёр бол ер нь л их тийм жоохон зүгээр л гэсэн яг нэг тийм тамд ингээд яваач өчтөг байсан тэрнээсээ баг дордсон юм тэр өчн тамд яваач байваа очихороо баг юу би нэгэ барьж авч одчих гээд байдаг байсан шүү дээ. Тэг гэхдээ яг энэ хоёр бол ер нь л холбоотой. Би нэгэ таньж мэддэг шат гэдэг тийм юм даа л явж байгаа юм шиг л. За дараагийнх нь 3 дугаар анги дээр ингээд нөгөө нэг Хяно, Сомин, Шин залуу, Гуин тэр дөрөв ингээд юм гарч байгаа. Гэтэ би яг нөгөө нэг өмнө бас нэвтрүүлэг төгсгөж гисэн надад ингээд Гуины сонголт нэг сонирн биш амар сонирхолтойсэн нэгмүүд би 3 дугаар ангийн зайн ингээд гүйлгэж үздэг гэж ер нь л жоохон тэгэж үзсэн. Гэтэ ингээд ороод ирсэн чинь биш маа Хяно найз. Тэгээд одоо хамт ингээд юм үзэж байгаа маа Хяно найз, Хяно тэгээд Гуин хоёрыг ялж байгаа Сомин ингээд үржиж шавар хаадаг тэр хэсэг шүү дээ. Тэр хэсэг бүр нэр хөгжлээ зөө. Тэг яг тэн дээр ингээд байж байгаа ингээд Хяногийн царайнд бас бүр ингээд цайлаад өгөөч гэсэн шинжтэй яг харж ирсэн байж тэрийг би яг өнөөдөр л анзаарсан заяа. Энэ л үнэхээр дэндүү байсан. Тэгээд баг ингээд Гуины хүртэл уурн хүрсэн ухааны мэрсэн шүү дээ. Ер нь л амар. Ядаргаатай хэсэг тэгээд Сомын өөрөө тэрийг огт мэддэг юм шиг байгаа. Би өөртөө ингээд лай болж ингэдэг хитрхи байна гэдгээ бас өөрөө л ойлгохгүй газар зүүл явж ирсэн юм шиг юм байлээ л дээ. 무서워. 야 너무 재밌다 진짜. 근데 진짜 불편하겠다. 진짜. 나발 Тэгээд энэ хоёр ингээд дундын найзтай гэдэг нь ингээд амар нэг тийм энэ хоёрын бүр амар том асуудал байгаа даахгүй юу. Хэрвээ дундын найзгүй байсан бол тэр гэж яаж мэрэлсэн.
Дундын найзтай байх тийм амар том асуудал юм хүмүүсээ. Дундын найзтай байх тэр амар том асуудал юм уу? Хүмүүсээ дундын найзтай байх тийм том асуудал юм уу? Яагаад том асуудал юм бэ? Би одоо төсөөлгөө надад тэрээс том асуудал гэж байгаа байхгүй юу? Би ингээд доржоотой ингээд өөрхөх гэсэн чинь доржоо битээр голтой дулмаа гэдэг найзтай бол энэ асуудал уу? Доржоо энэ одоо гуйн энэ сэн жалгаарч одоо ямар ихнэр хөвгтдээ тустай тийм амьдралтай хүмүүс байсан бол хоорондоо явуулах гингүүттэй голд нэг таньдаг хүн байгаад байна. Болохгүй нэ. Тийм байхгүй штэ. Сивсингл хоёр хүн байж дундын найз тийм амар том асуудал юм уу? Энийг тийштэй хуцаад наач амар том асуудал гэх юм байвал хэлээд өгөөрэй. Би энийг үлэмхээр гайхсан заяа. Тэр дундын танил нь эсвэл яатсан танил юм бол яатсан танил байвал асуудалтай байж болох уу? Дундын танил нь. Дундын танил нь аав нь байвал нэг аавтай байвал амар асуудал болох юм шүү. Тэрээс бусдаар өөр асуудал болох юм байхгүй юм шүү. Тэгэл энэ ч баг дундын танил байхгүй л юугаар баг өөрчлөлт зооцолдсон байх байсан гэж балаа юм арилсан шүү дээ. Яг үндэ бол бүтээгүй шалтгаан энэ бузар өндөр эгон үсттэй. Үгүй юу? Маа хянаа найз гэхдээ өөрийгөө үзэх бас амар хэцүү ах шүү лээ. Татганаад таталт өгөөд. Тэгээ нөгөө шин залуус гуйн хоёрын усан сангийн хэсэг шүү дээ. Усан сангийн хэсгээр чинь баг би тэгсэн шин залуу дургуун мөртэй тэр хэсэгтээ чинь жоохон ингээд хүүшээ гэд тэгсэн. Тэгээ тэр хэсгийг үзсэн чинь маа сумын найз хүртэл яа догтлчлаа ч гэж байгаа шүү. Нөгөө миний бас нөгөө үзүүлээсээ гэсэн гэж толгойд бодол орсон бас нэг хэсэг нь нөгөө галын наадам дээр эдгээр ингээд сууж байгаа шин залуу чинь нөгөө нэг хянаа самын хоёр гуйны зарчил хөдөлчихсэн би үл ингэж чадахгүй гэж тэрийг ингээд үзүүлээсэ гэж хүссэн байхгүй. Тэгин дээр ерөөсө гараагүй. Угаасаа үзүүлэх юм болов энэ дээр л гараагүй юм болов би сайн мэдгүй байна. Гэхдээ тэр үл үзүүлэх ёстой. Би бүр тэгэж амар хорлол матмаар байгаа байхгүй юу. Тэн дээр үл үзсэн юм бол гараагүй. Нэвтрүүлгийн дараах бол одоо гуйн самын хоёр бол яг үндэ бол яг уулзгаж үзсэн. Гэтэ одоо бол зүгээр ингээд ах トゥ угийн холбоотой болсон. Хүмүүс нь ах トゥ угийн холбоотой болно гэж амар ярьд юм билээ. Маш сонирхолтой. Тэгээ яг нөгөө уулзах гэсэн чинь гуйн ч одоо бас од мод юм болов. Солонгостой мөдөдтэй од мод юм болов. Тэгээд ингээ нийтлэл бичгдэж мэдчихэр хүүе гуйн чи нэг юм залуутай явж байна мооч гэсэн мэдээлэл гараад чинь нөгөө нэвтрүүлэг сингл цацагдаг байсан юм чи. Тэгээд жоох ингээ баг бэлцэн шах ухааны юм ярьсан. Тэгээд ер нь энэ хоёр одоо сомын энэ хоёр бол нөөж жогролт. Тэгтэл угаасаа тийм болог байсан ч гэсэндээ натаа айлхан боцсон маань яг үнэндээ нэвтрүүлэг энэ дэр сонголт хийхэд сомын гуйн хоёр яг тийм амар нэг тийм юм романтик юм байсан юм уу? Ялангуяа гуйны талаас зүгээр л за чамаг гэдэг ингээд сонгоцсон юм шиг л надад бол тийг санагдчихсан. Үзэж яхад. Гэхдээ яг нэвтрүүлгийг үзэж яхад бол би хичнээн дургу би хоног дэмжиж байгаа ч гэсэндээ угаасаа кино найз маань хизээч найдварг болсон. Тэгмүүд яг үзэж байгаа үед үзэгчнүүдээр бол энэ гуйн шин залуу хоёрын хэсгэл амар нэг тийм ингээд догтлж могломор хүшээ гэмээр байгаад байсан шүү дээ. Соминаас илүү. Тэгмүүд ингээд энэ хоёр бол тийм балай залай ингээд хоорондоо үйл ойлголцоол тэгэл энэ шин залуугийн эго нэг тийм балай юмнаас л болж ер нь бол бүтээгүй гэж би бодсоор л үзсэн. Тэг ингээд төгсгөл ингээд тусдаа нэг уудаж ярьж байгаа хэсгнүүд ингээд гараад ирсэн. Тэгмүүд ингээд яг энэ гуйн шин залуу хоёр ингээд ярингууд энэ хоёр ингээд энэ хоёр түнхээр яг нэг тийм хийм байгаад байгаа байхгүй юу? Зэрэг ингээд нэг ингээд хамирт ингээд орчингууд ингээд нэг тийм ингээд тэгээд байгаа боловч нэг тийм бардам замд хүн тийм юм дилээд байгаа юм шиг. Тэгмүүд ингээд тусдаа ярьсан хүмүүс тэр шин залуу надад харамсах юм болго. Би буцаж очсон жан тийм л байна гэсэн юм ярьж байгаа. Тэгмүүд би ингээд яг ингэж дүүлгээ зайлаач тэг гэж бодогдохгүй. Тэгээ ингэж хүн болно ингэж харсан хөөрхий манай хянууд л ингээд гуйнтаа ингээд ойлгох тэр өрөөнд орж ярилцсан хэсэг байхгүй. Огт ярилцуулаг юм уу баг гуйн хянуутай ярилцахгүй гэсэн юм уу? Эсвэл ярилцсан тэрийг ингээд катлаад хасчихж байгаа юм уу? Энд дэр одоо яаж байгаа юм бэ? Шодрогоос. Маа хянаа найзад үнэхээр no screen time энэ дээр бол бүр ингээд гомдолтой шодрогоос. За тэгмүүд нөгөө нэг гуйн шин залуу хоёр ингээд тустай ингээд уулзаа хойл өнөдөр уух мууху болцгоо гэдэг ингээд гараад нэг газар ороод ингээд сууж байгаа шүү дээ. Гэтэ энэ хоёр яг ингээд энэ шинэ газар орж ирээл ингээд сууж мууж байгаа ингээд энэ vibe мэдрэмж нь нэг тийм хүн яг үнэхээр яг сонирхож байгаа залуутайгаа эмэгтэйтэй яг нэг газар ингээд заавал ингээд хоол идэв юм ингээд ялсаас үгээ тэгмүүд ингээд цаанаас бүр ингээд нэг тийм мим байдаг шиг бүр цаанаас тийм мэдрэмж өгдөө шүү дээ. Сонирхолтой залуу байсан бол одоо жишээ нь гуйн хянаа хоёр ингээд заавал авъя гэд ингээд гарсан бол гуйн үлбэр ингээд за нэг пив нэг хоолзаа гэл гудраад явъя гэсэн шинжтэй л багсан. Тэгвэл энэ хоёр чи ингээд энэ хоёр яг ингээд хавд байхаар яг үнэхээр нэг хийм байгаад байдаг байхгүй нэг хэмэс чи ингээд байгаад нэг тийм садар самуу нэг тийм алцсан мэдрэмж ялч хүн өгөөд байдаг заяа та нарт тэгж өгдөг үү?
Энэ залуугийн нэг юм самарч юм шиг харснаас нь болт юм болов яа гэм бол тэг гүн ч гэсэндээ ер нь энэ залууг айгу дуртай. Танд байхдаа л тийм байсан. Энэ залуу тэнэгтээд энэ хоёр сонгогдог болохоос биш. Тэгээд энэ орчин баг ингээд бахан ярьж тэгж байгаа хамгийн сүүлд нь баг заавал ингээд уулзаа учрын үнсэлцгийг гэсэн ухааны юм яриад ер нь л дуусна. Энэ хоёр ирээдүйд ер нь л уулзсан байх гэж би бодож байгаа. За тэгэнгүүт бүгдээрээ хамтдаа нийлээд зугаалгач гэж тэ нэг байшин очиж мах шаарч идэд сөөж ууж байгаа юм аа. Тэгэл гөрөлсөн чинь маа хянжаа бас амар игдэв. Би ингээл хянжааг харах болгонд амар игдэв те. Тэгэл миний бүр ингээл яа. Амар игдэвтэй авсан өмссөн. Тэгэл хурж ирэл тэр хоёрын минжэтэй ингээл ховцгоцоо салж өмсөв ч амар игдэвтэй зав. Тэгээ нүдний шил бэлдсэн ингээд Жуян зориулаад Жуяны хурж ирэх нүдний шилээ зүүнд гаргаж ирээд амар игдэвтэй биш гэж үү? 나 친구 쓰고 있자. игдэвтэй. 주영이 용서야. 주영이 오늘 딱 써. Тэгээ тэнэс ирж байгаа тэр сүүбийн хийсэн хоёр бүр ингээд яг авгаа нөхөр хоёр. Хийсэн бол бүр үнэхээр л нэрээ нөгөө нэг шулам хатам ээж гэдэг шиг харагдж илээс тэр хувцалт нь бүр үнэхээр crazy. Өөрөө уусаа жоохон ингээд тийм амар мэдрэмж төрүүлэх гэж тэгж хувцалж ирсэн л гэсэлтэй. Тэгээ хийж байгаагүй л гэсэн болохоос ш. Тэгэл дахиад дараагийн хосон нөгөө Жэжин Жуян хоёр ч бас хоос хоёр шиг өрөөд ирж байгаа байхгүй. Тэгэл гисэн чинь май хонжанэд гинт нэг эргээл хасан чинь шилээд ализээ аваад зөөч мөсөн. Тэр хар шилэн одоо. 온다. 수영이 온다. 진주 온다. 왔어. 선글 썼어. Эрэгтүүд. Тэг ингээд бүгдээрээ цуглаж яхад бол ямар ч тийм нөгөө нэг явааж байгаас тамаас гарч ирэхдээ угаасаа хостой бол сонгогддог хүмүүсийг хойлож болж байгаа. Тэгэнгүүт дахиад Сэмэл Минжи хоёрт бүр ямар ч контакт байхгүй зэрэг бүр ингээд no. За тэгэл ингээ машинд ингээ суугаад явсан чинь энэ сүүбийн хийсэн хоёр чинь бүр яг юу вэ бүр ингээ хайрын дурлал дууд шуухай бүр Ромео Жулиета бүр хар мараа хөдөлсөд харсан битээ та нар. Тогтолцоо 설렌다. Тогтолцоо. 여행 가는 느낌이야. Тэгэл угаасаа нөгөө машинд ч уг нь бол ингээд хүчээр суулгасан юм шиг байгаа ингээд Минжэ Сигнэл хоёр ингээд урдаас ууцсан зав. Гэтэ тэр хоёр хоорондоо баг юу ч яриаг байх та. Тэгээ тэр хоёр ингээд машин байраж явж байгаа тийм хэсэг ч юусэн ингээд гараагүй. Баг юу ч яриаг явсан болохоор ингээд ямар ч ашиггүй дүрс ингээд кат no screen time. Гаслантай. За тэгэл бүгдээрээ салгаж явж байгаа л байшинд очиод тэмүүтинд ингээд хостой жогтой нэг тийм хүмүүс нь болохоор ингээд хоорондоо юм ярьж мараа тоглож моглол тэгэл тэгсэн чинь ийш чаваас ямар ч хосгүй тэр манай Минжэгч Сонхун Хёно Хёнжэ тэр гадаа ингээд марцах шаарсан хоол мол хийсэн тэдэн бүр ингээд хөдөлмөрлөл тэгээ идрээ хоол хийж гэжтэй маа Хёно найз магшаараа давшгүй тэр чинь Сонхуны найз авсаж үзэнгүүтээ энийг идэж чадахгүй шүү байна намнаас бараг түлэгдсэн бах өндөртэй байна гэж яаж шахаад тэгж хоол их үү хянуу хүрээ дотроос нэг нь гарч ирээд авах шүү зүгтээ юу вэ гэдэс дотор юм уу гэсэн үгүй зайдас гэж байгаа шиг тэгээд манай 3 найзын бас төрс өдөр 12 сард болж таарсан тэгээд амар игдүүдээ тэгээд нэг юм гүнж мүнж юм зүүцсэн чинь май хонжоо найзыг би ч бүр улам игдүүрүүлт юм байгаас бүр ингээ амар игдүүдээ сан тэр за тэгэнгүүт нөгөөдөл чинь ингээл балаа солонгочдыг хийдэг юм шиг юм тэр шүү дээ ингээд сүүжөө унгаа янз бүрийн балаа юм тоглох. Тэг асууж асуугаал гэх юм сүүбийн надтай хамт унтмаар байгаа хүн гэж хэлсэн чинь хийсэн хажуунаас нь дахиад хамт унтах юу гэдэг. 저랑 같이 자고 싶어. let's go. 또 같이 자게? гэж асуудаг гот хинж би болохоор энэ хоёрыг ингээд нэвтрүүлээс хойш ингээд хамт унтсан юм байна гэж ойлгоод би бүр ингээд гэдэгсэн баггүй юу. Тэгсэн зүгээр нөгөө нэг Минжэтэй хамт ингээд явааж ингээд согтоод хамт унтсан хэлсэн байлээ л дээ. Минжэтэй хамт дахиж унтмаар байгаа мó гэж асуусан байлээ л дээ. Би тэгж энэ хоёр хоёулаа ингээд хамт унтчаад тэрийгэ дурсаад байна уу гэд амар ингээд үе гэдгсэн чинь үгүй лэсэ байлээ л дээ. Нүдэ надад асуудал байна гэсэн үг үү? Миний тарих бударсан байна гэсэн үг үү? Тэгэл би дахиад Хёнжэ энэ үед амар идүүтэй байсан. Ерөөсөө нэг Хёнжэ шиг идүүтэй хүн байхгүй бүр. 진짜요? 무슨 소리야? 뉴욕에 왔잖아. 오 마이 갓. 뉴욕에 Тэгэл угаасаа ингээд энэ байшинд очсноос хойш үл ингээд зүгээр нэг гол хүн угаасаа тэр найруулагчид нэг хэрэгтэй дүрс ингээд ер нь бол найруулагчид хэрэгтэй дүрс өгж байгаа хүмүүс нь л тэр Хёсон Сүүбийн хоёр заяа. Бусд нь бол тэгэл та нар зүгээр бараг харьцсан ч явах те. Ямар та нарын хэрэг алга гимээр байсан заяа. 올라왔어.
Тэгэл хоорондоо ингэж юм ярьж байгаа л май сахунаас хисоникстэй амар уудаж амар сайн даад юм байдаг шүү дээ мэлж тэгээд хилцэн чинь эсаман депресстэй. Тэгээ яг тэр мөчүүд ингэж ээж нь ингээд хайлтал гарч иж байгаа царай бүр яг нэг Монгол. Ээж нэг 10 болгонд би бүр ингэж гэл шоолол бүр ингэ зогын дараастай за. Тэгээ бас ингэ ганц байсан хосон ингээд хийсэн сүп хоёр. Тэгээ синээлвэл баг ингээд байшин дэчнээс сингээл өгн байсан л ах тэгээ ерөөсө камерч өртөөгүй. Тэгээд май минжээ хчүүл яг тэрүүгээр аяатаагүй гоч муугаа чоод мол хэмжим хэмжидээ зурлаа явж байгаа нэг хальтуул гарсан. Тэгээ бусдаар үл нэгч гараагүй дээ. Тэгэл тэр сигнал мингийн тэгэж ямарч ашиггүй дүрс гэдэг англиад орсон нэг л өөртөөс нь л болсон ш. Тохин мо тэнийг хог гэж бодож үзсэн дээ. Тэгэл литер чи яг өмнө нэг тийм ямар ч нэг тийм коллектив байхгүй хаан тус тустай ингээл өөр өөр юм яриад жоохон ингээл амин замбраагүй. Замбраа овсоо. PTSD 오는 거 아니지? Тэгэж явж жаад бүр ингээд гаргах дүрс овсоо хэрэгтэй дүрс байхгүй. Нэг хэрэгтэй дүрс нь минжээ Минас хоёр ярилцж байгаа. Тэгээ ямар ч исэн эцтэй бол энэ Минжээ Минас хоёр бол хоорондоо уулзраа олсон. Залуучуудтай уулзраа олоогүй ч гэсэндээ ядаж энэ хоёр хоорондоо уулзраа олсон. Тэгээ баяр үгүй. Тэгэл угаасаа энэ байшин дээр байгаа дүрсэн дээр нэг холигтой юм юуж болоогүй заяа. Зүгээр ингээд хисаар сүбийн хоёрыг ингээд болцоо. Энэ хоёр ингээд болцох гээд ирсэн. Тэгээ бусд нь одлонгууд ингээд найзынхан болцоон дээр ингээд шаврын хаалт царайдаа төрөөд ирсэн ингээд шаврын хаалт найзууд. Тэм юм шиг. Тэр хоёрт тэндэл бүр ингээд хайрын дууд шуухай бүр ингээд ялцсан. Тэгэл энэ хоёроо л энэ тэнд ингээд очиос наалда шамбаарлаад ингээд тэлгэлээд суудсан дүрс. Тэгээ бусд нь болохоор ингээд байж бол хамгийн балаа бал юмнуудыг хийгээл тэргээр юу чигээ яваа да. 전국 일단 켜. Тэгээ хямжээ нэг тийм одоо юу хөө хайр дурлал нь бол бүтээгүй бас нэг тийм биднийг ингэж гонёглуулсан тийм хүн штэ. Тэгсэн мөртлөө хайр дурлал биш байсан ч гэсэндээ одоо хинтээч хамаагүй хүнтэй ингээд аюу нэг тийм гоё дотн найз нөхөд болчдөг тийм төрлийн хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс төрлийн хүмүүс шиг санагдсан. Тэгэл хэрүүгээр хүм болгонтэй ингээл яа ла 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 ла. Тэгээ сохон тэр хисоныг ингээд уудаж болгодсон штэ миний найз ч мэдж ингэж хэлснээс хойш тэрийг ингээд хисон амар сүртэй ингэж хүлээж авсан шүү. Тэгээ тэр талаар ингээд энэ сүбийн хисон орч бүр амар сүртэй нухстай ярилцаж мэрилцээд уушлаараа гэж уучлахгүй юм байгаа заа хисон. Энэ амар тийм амар сүртэй асуудал юм уу манайхаа. 뭐가 미안해. 뭐가 미안해. 그냥 미안할 게 뭐가 있어. 장난치는 겁니다. 나 진짜 신경 안 쓰고 있어. Үзэж байхдаа муу сүртэй ундаа уушлахгүй тэгээд угаасаа тэгээж тэр сүбийг нь бол нэгтгэж тоож аваагүй л гэсэн л тэг. Гэтэ яг тэрний дараа нөгөө нэг эдит хийж харуулж байгаа нь юу нэг жоохон ингээд арт нь ингээд гэж байгаа юм шиг тэгж харагдуулсан л та. Гэтэ тэн дээр ч уушлахгүй бодох хэрэг яг юу вэ наа. Тийм үстэй манайхаа алиг хэлээд өгдөө. Манай гэдэг сүнснүүд хариулаад өгөрэй. Гэтэ яг хөө тэгж ярилцж байгаа нь хисонез үнэхээр л бүр ингээд амар хайртай юм шиг үлээ. Тэгэхээр чин сэтгэлээсээ тийм болохоор л ингээд буруугаар ойлгочихгүй. За яана намайг архичин гэж удаад хаяаж авчихгүй дээ гэж бодсон юм шиг үлээ. Тэгээд амар сүртэй ярилцаж мэлцаал. Энэ очим бүр бөө юм ярилцаа. Тийм суугаад ярилцсан. Гэтэ ер нь бол цагийн зүрхтэй байх ер нь бол хэцүү л дээ. Цагийн зүрхтэй байхад юун залуутай уцаар ярих байтугай надад одоо гэр бүлтэйг ээжтэйг уцаар ярих хэцүү байгаа заяа. Тийм болохоор энэ хоёрыг бас юм хөндлөмөр цагийн зүрхтэй мөртлөө ингээд болж үртээд ингээ яваад байгаад нь бол бас л би биний гэсэн сэтгэл ингээ байгаад юм шүү байна. Тэгэл энэ нэвтрүүл ямар ч тийм юу байхгүй төсөөлөн ядаж бөөнөрөө баяртай энэ гэсэн юм гарах юм ах гэж би бодсон байхгүй. Тэр зүгээр тэр хисан сүгэ хоёр тэнд дээд давхарт ингээл би архичин биш гэдэг яриагаа яриад тэгснээ голоор нь хэсэг жээжийн гадаа хянж бишээ үлээ жуянтай хамт ингээ балаа юм ярьч мээрэл отомод харж мараал. Манай айлны өмнөд хэддгээр 100 тэнтэйг балаа юм аа жижиг ядгаар яриад. 이름이 먼저 나온 건 탈레스 씨가 Тэгэл дууссан заяо. Гайхалтай биш вэ нүү? Энийг би бүр ингэ дууссан уу? Оо за гайхалтай гэж л бодсон за. Тэгээ бодлоор энэ нэвтрүүлэг ингэж анханасаа ингэж хий гэж ингэ төлөвлөө тэгээ ингэ хийсэн чинь яг ингэ сарын дараа 6 сарын дараа нөгөө хүмүүс ингэ цуглуулсан чинь ингэ бодсноос ингэ шал өөр зэ ингэ хос гэж бодсон. Энэ хоёр хэсгийг амар гоё явандаа гэж бодсон хүмүүс ингэ ямар ч холбоогүй болж малцсан. Тэгээ жоохон ингэ айгу хэцүү байсан юм шиг. Огнол энэ амар сонирхолтой юм гаргаж болохоор байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэрнээсээ болоод юу нэг хисан сүбэ хоёрын хайр дурлал ингэж гараал. Тэгэл босд нь бол тэргүүр тэгэл арх марх бол балаа юм гээл
Ямар тийм ашигтай дүрс. Тэгээ нөгөө шин залуу яагаад ч юм энэ зугааланд хамж яваагүй лээ. Тэгсэн бол яг говийн тэр хоёр бас ингэж жоохон энэ тэнд очиж ингэж алханд малчсан жоохон садар саман царай гаргасан тийм гарах байсан байж магадгүй. Тэрнээс зөвшөөрөл ингэж ерөөсөө нэг тийм төгсгөл рүүгээ бол бүр ингэ утгаа алдсан нэг тийм сонирхолтой болдог гэсэн гэх юм уу. Ядаж эднэр ингэж эн чинь нөгөө шинэ жилийн үеэрээс юм чи ингэж шинэ жилийн мэдцэн тентер гэж мэгэл бөөнөрөө тэгж мэгээ дуусч болох байсан шүү дээ. Тэгээд бараг нэвтрүүлгийн маань хүртэл залхуураа зайл ингэ дуусгах. Гэт дуусгасан юм шиг надад л их санагдсан. За өөр ингэ гаргаад ах дүрс чадлах хийлэгч үг алга гэсэн юм шиг л тийм мэдрэмж төрсөн. Тэгээ одоо ер нь бол яг энэ бүхний ард миний хамгийн дуртай хүн бол энэ нэвтрүүлгийг чинь төгсгөлд ер нь бол хүмүүсийн Instagram дагаж магч амар өстэй шүү дээ. Миний Instagram-ын дагаж магадгүй хүн бол орж харж магадгүй хүн бол Май Хёнжэ найз. Тэгээд бусдаарч тэгээд maybe Гуэн шин залуу хоёрыг ятаж нэг хэсэг уулзаж ордог болж болсон ч юм болоо гэж бодож байна. Тэгээ Хисан Сүб хоёр maybe бас одоо үргэлж хийж магадгүй. Тэгээ бос нь бол битгүй. Минжэ сингл хоёр баг би нэг блоклсан бах уу харахаас үзье гэж ингээд. Та нарт одоо ямар санагдсан сэтгэлээ бас хуваалцаарай. Тэгээд энэ үрээд Singles Inferno 5 дугаар үйлрэл гээд бүр тэр чигтээ яг ингээд дуусч байгаа шүү. Тэгээд бүр 6 дугаар үйлрэл гарна гэсэн юм гарсан гэсэн тий. Тэгээд гаралгүй яах те 6 ч угаасаа гарах нь ойлгомжтой байсан л та. Тэгээд шууд ингээд зарлцсан байгаа нь бас маш сонирхолтой. Тэгэл одоо бодвол ер нь л хараа жилийн үдээд л гарах байх гэж би бодож байна. Тэгээд та нараас сэтгэлээ хуваалцаарай. Баярлалаа. 감사합니다.